Ногоон тэжээл гэдэг чинь бүхэл тармилыг ногоонд хурасныг хэлдэг шүү дээ. Одоо энэ Багнуур одоо нөхөн сэргээлтэнд 14 жилийн өмнө тарьсан царгасны талбай дээр би суугаад энэ царгасны тухай асуудал ярьж л та. Энэ талбай бол анх ийм уурхаан нүүрсний дээдлийн юм үнсэн саарл хөрс байсан. Туурцх дуран төлөөр нь харьцангуй 18-аас 25% уурхтай байдаг. За энэ манай царгас бол одоо нэг 18-аас 20% уурхтай байх чинь яг цэцгэлтийнхээ үед шатна шүү. За энэ талбай бол 2011 онд миний нөхөн сэргээсэн талбай байна. Тэжээлийн олон нас тургамлаар нөхөн сэргээсэн. Тариад одоо ингээд 14 15 дахь жилдээ энэ тармил өвлөж байна. Манай малчид болон тариаланчид энэ царгасыг ерөөсөө хангалттай тарьж чадахгүй байдаг. Тэгээ өвлждэггүй гэдэг проблем ирдэг, асуудал ярьдаг. Ийм олон жил өвлждэг юм аа. Энэ тармил ингээд доктортой ургадаг юм аа гэж харуулах зорилгоор бид энэ талбай дээр ирсэн байна. Царгасыг бол одоо хамгийн гол нь тариалахдаа бид нар юу анхаарах ёстой гэхээр Монгол оронд нутагссан тийм ээ олон жил тариалсан баталгаатай сортуудыг бид нар шил сонгож авах тариалах хэрэгтэй нэгдүгээр. Тэр манай малчид царгас тарьсан талбайгаа хашаалаад зорилтод хадлан авна гэх юм бол бүрэн хангалттай үнээс ч өндөр урах боломжтой. Энэ зүгээр сая бидрийг ирэхэд адуу орсон байсан шүү дээ. Тэгэхээр адуу ороод байнга бэлчдэг талбай гэхэд ийм ургаж байгаа юм чинь хашаалчин бол хангалттай бид нар тэжээл авах боломжтой, уургийн өндөр агуулмжтай, сайн чанарын тэжээл авах боломжтой гэж харагдаж